Ингээд ихний мэдээлэл засгийн газраас багш нарын цалин эхний ээлжид 20% цаашлаад 3 жилийн хугацаанд үе шаттай 3.5 сая төгрөг болгох шийдвэрийг гаргасан. За гэвч энэ нь багш нарын тавьсан шаардлагад нийцэхгүй байгаа учраас маргаашаас ажил хаялтаа товлсон хугацаанд хийхээр бэлдсэн байна. Багш нар ажлын байран дээр цагтаа цуглаж, цагтаа тарахч ажил хийхгүй гэдгээ эцэгчүүдэд мэдэгдлээр тарааж гарын үсэг цуглуулсан байна. Ажил хаялт зарлаад байгаа энэ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны улсуудад хандж хэлэхэд бол өнөөдөр эдийн засгийн бүрэн бололцоонууд л энэ шийдвэрийг гаргаж байгаа шүү. Одоо шууд маргааш үндсэн цалин 3.5 сая болгох ч гэдэм үү, энэ бол өнөөдөр Монгол улсын эдийн засгт ямар ч боломжгүй. Ингэж нэмэх юм бол 3.3 их 80 төгрөг дахиад нэмэх шаардлагатай бол. Тэгэхээр энэ ажил бол ер нь ийм юм бол бас хэцүү гэдгийг хэлээд бид бас нэг 3 жилийн төлөвлөгөөгөө гаргаад жил болгондоо нэмж явж энэ багш нарын зориуд байгаа, бид ч гэсэн бас зориуд байгаа энэ цалингийн нэмэгдлээ бүгдээрээ ярилцаад явъя гэсэн ийм л байр суурийг илэрхийлж. Хэрвээ хууль бус ажил хаялт хийсэн байна гэж үзэх юм бол шүүхтэр багш нарын ажил хийсэн багш нарын цалин хөндлөгийн асуудал яригдэн шүү. Энийг төрхирж байгаа эсвэл удирдах байгаа хүмүүс маань маш болгоомжтой хандах ёстой юм харилцаанууд байдаг. Өнөөдөр Монголын боловсрол шинжилгээ ухаан үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагыг боловсролын сайд дуудуулж уулзсан боловч гарц гаргалгаа яриагүй тул маргааш ажил хаялт төлөвлөсний дагуу явагдана гэлээ. Бид хүн бол мэдээж засгийн газар хэрэг эрхлэхээс дуудсан учраас энэ асуудлыг нэг тийш шийдэх гарц гаргалгаа хайх байх гэсэн боловч магадгүй энэ багш нарын үйлдвэрчний эвлэг оруулж ирснээр энэ хүмүүсийн сая оронгууд шууд дайрч давшилж байна л да. Чи энэ олон түмэн хүмүүсийг худлаа ямар уурайлж янз бүрийн буруу зүйлээр оруулж байгаа шүү. Чи энэ гэрээ хилцээр нэртэй ингэсэн шүү гэд. Бид бүхэн ерөөсөө нэгдүгээр улс төрийн байгууллагч улс төрсөн ямар ч асуудал байхгүй. Тэр органикаараа 1 сарын 1-ээс мэдээ юугаа бичгээ өгөөд 4 сарын 1-нд дахиж хүргээд 7 сарын 9-нд шаардлага хүргүүлээд ингээд яг хууль ёсныхаа дагуу явж байгаа. Боловсролын сайд төрийн түвшээд нь багш нарыг төлөөлөх үйлдвэрчний эвлэлтэд маргалдаж шийдэлд хүрч чадахгүй байгаа энэ үед жирийн сургуулиуд ямар байдалтай байгааг тодруулахад ажлын байран дээр ажил хаян ажлын хэсэг байгуулад үйлдвэрчний орон дарга хуулийн дагуу удирдах зохион байгуулад тэгээд дотоод үйл ажиллагаагаа ажлын хэсэг өнөөдөр төлөвлөсөн. Жижүүр 50 гарч орохгүй өглөө 8-аас 12 цаг хүртэл 12-оос 1 цагийн хооронд цайны цаг, 13 цагаас 17 цагийн хооронд ажлын байран дээр ажил хаялтын байдалтай байна. Эцэгчүүд бол бүгд 100% дэмжиж байгаа. Бид нэг мэддэг хуудас явуулаад зөвшөөрж байгаа гар усыг зураад явуулаараа ингээрэй гэдээ явуулж байгаа. Бүгд гар усыг зураад дэмжиж харин хүүхдтэй эцэгчүүд юу гэж хэлж байгаа вэ гэхээр багш нарынхаа цалин нэмтэл миний хүүхдүүд ингээд хуваараа юмаа бэлдээ судлаад бие дагаад юмаа хийгээрэй. Багш нар чинь их угаасаа шаардлагатай ирээдүгөө бодож байгаа шүү гэд. Эцэгчүүд бол бүгд эерэг байрсад хандлах суурьтай байсан. Манай ангийнхны хувьд бол өнөөдөр бүгд шаарддаг мэддэг хуудас дээр гар усыг зураад 47 хүүхдээ бүгд нь авцсан байгаа. Гэрийн толгор малгаараа тэгэл нэг гэр мөрөө зөвөрлөл өнгөрүүлэх багт. Гэртэл хичээлээ хийгээд л байх та. Тэгээ бие даалтуудаа хийгээд. Хүүхдүүд ч өөрөө сурах ёстой штэ. Нөгөө багшлах хүн байхгүй болохоор нөгөө хүүхдүүдэд хоцролдолд орно. Тэгээд яг нөгөө хичээл орохоор энэ бол ихэнх юм ойлгохгүй л гэж бодож байгаа даа. Замиртайч маргаашаас эхлэн улс орон даяар багш нарын хугацаагүй ажил хаялт эхэлж байна. Талуудын байр суурийг харахад ойрын хугацаанд шийдэлд хүрч чадах хэсэг нь тун эргэлзээтэй гаргалгаа тодорхой бус байсаар маргааштай нүр тулж байна. За энэ асуудал аль нэг талд шийдвэрлэгдэх хүртэл эцэгчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарах нь чухал байна.